Тэгэхээр штэ өмнө бид нар ингээд хуучин оруулж исэн бичлэгүүдээ үзээд тэрийгэ жоохон кринжлээд эсвэл жоохон шоолоод эсвэл жоохон дурсамжаас идрээгээд тэгээд явдаг гэсэн бичлэгийг одоо өмнөх бичлэгүүдээ үзүүгээд цувралаар хийдэг гэсэн. Тэгээд ямар ч байсан цуврал хоорондын зайн болохоор 2-3 жилийн дундаа завсартай тийм цуврал хийж исэн бол энэ удаа бараг тэр цуврал гэхдээ илүү онцлог зүйлийг ярьж илүү өргөн хүрээнд илүү өөр юм ярих гэж байгаа болохоор энэ удаагийн бичлэг дээр тийм нэр өгсөнгүй. За яагаад ингэж өөр хүрээнд ингэж авч үзээд байна вэ гэхээр 2026 он болвол миний бичлэг хийж эхэлсний 10 жилийн за ой гэх юм уу? За ой юм да тий. Ой тохиож байгаа тийм онцгой жил юм байна. За яг уг нь би нэг мэдчил байсан л та. Гэхдээ нэг тийм хүн дээр хүлээж авахгүй за тэгэл байдгаараа л байчи гэж бодоод явж исэн. Тэгээд баг одоо он дуусах нилээн төгцөн байж исэн чинь хүмүүстэй юм ярьж сууж байгаад би айгүй тийм их юм бодсон л доо. Юу бодсон бэ гэхээр яг хүмүүстэй нэг жоо өөр юм ярьж сууж исэн аа. Яг манай одоо миний YouTube сувг руу ингээ орж ярьж исэн аа. 10 жил болсон ингээ тэрийг ингээ ухаад үзээд бодоод ингээ байсан чинь 10 жилийнхаа хүрээнд та хэдтэй цог одоо энэ 10 жил ямар их юмыг даван туулсан бэ? Ямар их адал явдал болоо вэ? Бас цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ? Энэ хооронд одоо та хэдийн амьдрал, миний амьдрал яаж өөрчлөгдөв вэ гэдгийг одоо бүр ярихгүй өнгөрөөж бол болохгүй юм санагдаад энэ хөө бичлэгийг хийж гин. За одоо энэ тарагдчихл байна л да. Хэдүүлээ өнөөдөр хуучин бичлэгүүдээ үзэж нэг тийм реакшн хийхээс илүү за тухайн үед юу болж исэн тэр талаар ингээд яриад дурсамжаа сэтрээгээд явъя. За яг үүндээ штэ хамгийн анхны бичлэг нь 2014 оны 2 сарын 15-нд орж исэн. Тэгээд би яг нэг 2 бичлэг хийгээд 3 бичлэг хийгээд тэгээд юм за жоохон худлаан байна гэдэг нэг жоохон бууж өгөлт юм байдалтай ингээд хайцсан байжгаад за яг энэ бичлэг юм байна л да 2016 оны 6 сарын 26 гэж байгаа. За энэ бол миний амьдралд одоо нэлээд том шийдвэрийг өөртөө гаргаж исэн тийм одоо цаг хугацаа байгаад байгаа. Ямар шийдвэр гаргасан бэ гэхээр би тухайн үед бол оюутан байсан. Тэгээд 2 дугаар курсээ төгсөөд ер нь ингээд хичээлээ хийгээд ингээд явж исэн чинь би гинт яг сурж байгаа мэрэгжилтэй нэг тийм амар тийм мундаг байж чадахгүй санагдаад. Ер нь жоохон сэтгэл гутрал тохиолдоо заяа. Ер нь одоо ингээд цаашдаа яах вэ гэх нэг амьдралын нэг тийм тулгамдсан нэг тийм гинт ингээд шийдвэр гаргах хэрэгтэй цаг үе байдаг штэ. Яг тийм цаг үед ороод тэгээд яах вэ гэж бодож байгаад би ер нь ямар ч байсан дуртай юм хийх хэрэгтэй мэнэ. Дуртай юм хийхгүй бол би одоо энэ амьдралд ингээд цаашдаа за яг мэдээж ингээд сургуулаа төгсөөд мэрэгчлэр ингээд ажиллаад явсан ч гэсэн олон жил ажиллаад мундаг нь байж бол чадахгүй юм байна. Тийм болохоор дуртай юм олж хий гэж шийдсэн тийм цаг хугацаа байсан. Тэгээд тэр нь ямар шийдвэр байсан бэ гэхээр за вирус одоо ингээд YouTube дээр яг бичлэг бүтэн хийгээл явдаг хүн болъё. Мөнгө зүнг олохгүй байж болно. Гэтэ олдог болох гээд хичээн. За ямар ч байсан энэ чиглэлийг дагнаад ингээд зүтгүүлье гэж шийдсэн тийм цаг хугацаа байсан. За тэгээд шийдсэн цаг хугацааны анхны бичлэг нь одоо энэ Dota-гийн бичлэг байна л дээ. Тэгээд энэ бол ямар ч гэсэн 2016 оны 6 сарын 26 буюу яг одоогоос 10 жилийн өмнө энэ хүү шийдвэрийг гаргаад бичлэгүүд хийж эхэлсэн байна. За тэгээд ингээд тоглоомуудыг тоглоол те ингээд хөгжилтэй байх гэж үзээл ингээд донд нь ингээд ярьж сурах гал би чи энэ үед айгүй муу ярьдаг. Яг одоо ч гэснээсээ ярьдаг ч гэсэн одооныхтай харьцуулбал бүр хамаагүй муу ярьдаг. Хажуугаар нь за ер нь тоглоомноос өөр бичлэгээс хийвэл гоё юм байна гэж бодоод та ямар төрлийн үзэгч вэ гэдэг бас нэг юм бичлэг хийжсэн. За энэ интрог бол манай одоо өвжинэр бол угаасаа мэдэн дээ. Айё, гремикс нэ нөө. Айё. За бичлэг үзэхгүй. Өнөөдрийн бичлэг дээр хэдүүлээ бичлэгээ үзэж байгаа гэрээжлэхгүй. Өнөөдөр хэдүүл яг айгүй тоймлоод одоо өнгөрсөн 10 жилд юу болсныг ингээд хураангуулад ингээд яриад гоё дурсамжаа сэдрэх хэрэгтэй. Өнийг хараа 2016 оны 8 сарын 23 гэр чи бүр яг баг 10 жилийн өмнө байгаа байхгүй юу? Энийг хараа 20 настай гремикс. Энийг хараа 20 настай. Дискай 20 настай. За тэгээ ингээд тоглоом цаашаа ингээд явсан байна. 9 жилийн өмнө орсон үлэмж биетнүүдийн дайралт гэдэг нэг Attack on Titan-ы тоглоом гарч ирсэн. Тэрийг тоглож хахад айгүй олон үзсэн шүү дээ. 1.8 сая үзэлттэй. Энийг гэхдээ хинхийг нь бас сүүлд үзсэн л ах л та. За энэ бол үнэхээр тасархай тоглоом байсан. Энэ тоглоом тухайн үед бол донтоод 2016 оны 9 сарын 6 ингээд. За ер нь бол яг тэр шийдвэр гаргаснаас хойш ингээд яваал нь шүү дээ ингээд. За тэнгууд одоо бас ингэ хэрэгтэй юм зү. Өнгөрсөн 10 жилд яг тийм хайлайт буюу онцлог тоглоом болон бичлэгүүдийг хэдүүлээ ингээд гоё дуртаад явах хэрэгтэй заяа. За тэрний нэг жишээ нь бол одоо энэ байна зэ. 2016 оны 10 сарын 2-нд оруулж исэн үхлийн салаа буюу нэг Tabs гэдэг тоглоом байгаа шүү дээ. Одоо ч гэсэн ер нь хөгжөөд бүр гоё болцсон. Энэ тоглоом тухайн үед анх удаа яг ингээд дөнгөж эхлэлээ тавьж исэн бохгүй. Одоо энэ самурай юу? Энийгээрээ. За энийг бол ер нь яг манай хэд бол сайн мэдэх бах те. Тэнцвэрсэн. Тухайн үед тоглосон. Дараа нь дахиад хэдэн жилийн дараа тоглолдог. Тэгээд саяхан ч бас нэг тоглосон. Ер нь бол энэ тоглоомтой манай энэ сувг маань бол салшгүй холбоотой. Тийм болохоор хамгийн ихэнд онцлог тоглоом болвол
Tabs. За тэгвэл дундуур нь бас нөгөө дотоогоо мартахгүй бас дотоо ингээл бас заачих гад өөрөө нэг сайн биш ирнэ хэрхэн дотоос орох гэх ватраар заагаад. За тэгээ ингээ явж исэн чинь нь штэ. Яг юм reaction хийнэ гэдэг зүйл одоо Монголд ер нь их амар байдгүй байсан. Тэгээд гадаадд болохоор айгүй хүмүүс ингээл дуу мууны клип үзэл reaction entry гэлээд гэсэн. За тэгэл тухайн үед одоо шинэ юм дурчиж үзмээр санагдаад тухайн үед одоо нэг шинэ дуу гарсан одоо энэ оргил инэм мэн гэд хоёр доочны ийм дуу гарч исэн л байгаа юм л да. Тэгээд тэрэн дээр ингээ reaction хийдэ яах вэ? Тэгээд энэ дээр бас хөөх юм ярина. За болооч тэгж бүжиглэхгүй энэ гоё дуу энэ маш гоё дуу байна. Тэгснээс аваар нөгөө дуужт можтой хөөрхөн шоглоод яжлаад байгаа шүү дээ тухайн үедээ. Тэгээ энэс хойш нэг хит одоо хийгээд тэгэл нэг амар реакшн хийгээгүй л дээ. За тэгээ явж исэн чинь зоригт хишиг дадлаа хайртай үнтэйгээд бас энэ дуун дээр реакшн хийсэн байна. За энэ болохоор амар сонд хөхтэй зөө. Би ингээ байж исэн чинь надад уц дугардیں۔ Миний уц дугардیں۔ Тэгээ ингээ аваал ингээл байна уу гэж тэгсэн чинь сайн байна уу ингээд дуу чин зоригт байна гэж авдیں۔ Би чи тухайн үедээ шокод орж авчихна. Дуу чин хүн над руу залгаад миний дугаарыг олсноо ингээд надтай юм яриана тий. Би түг шоконд ороод бүр сандраа зү. Дуу чин зөрөгт штэ. Би ингээд саяхан ашиг далаатай нийлээд юм дуу гаргасан юм аа. Чи тийм ингээд баяр реакшн хийд юм билээ штэ. Манай дуун дээр реакшн хийх боломж байна үгүй. Гадаас нэг асууд юм. Тэгээ би чи бүр ингээд дуу чин үнтэй ярьцсан, уцаар ярьцсан бүр ингээд зүрх мүрг ингээд салгалцсан. Болно нөгөө тгий амар баяртайгаар одоо энэ хөр реакшныг хийж илаа гэж. За онцлог нэг бичлэг үлдээх гэж байна яг. Тэр бол аав хүү хоёрын гунигт амьдрал. Gats and Glory гэдэг тоглоомоор одоо энэ бичлэгийг хийжсэн. За энэ бол яг бичлэг хийгээд явж байгаад бас хамгийн олон хүнд үржижсэн анхдагч бичлэгүүдийн нэг. Бид нар өнөөдөр John Jimmy гэсэн аав хоёрын амьдралаар тоглох болно. Энэ хоёр ээжээсээ хөөгцөн, ээж нь өөр хүнтэй суугаад алга болсон тийм өрөвдөлтөй гэр бүлийн хоёр байгаамаа. Би хөөгтэй аваад явлаа гэдэг дуутаага буцаад юу яриад байгаа юм бэ? Барааны James. За энэ ямар ч байсан тохойд ингээ ялчгүй олон хүнд хүржсэн тийм бичлэг байгаа. Тэгэхээр энэ бичлэг болон энэ тоглоом яалтчгүй бас манай сувгийн онцлог нэг тоглоомор бол за бичлэг чимэтгүй за тоглоомоор нь шалгаруулчих те дараагийн онцлог тоглоом бол Gats and Glory гэдэг энэ тоглоом байна. За тэгэд явж исэн чинь oh my god 0 дурсамж залуусаа 0 дурсамж хачин хөрш буюу guys энэ бол нэрээ бүр харсан чинь зүгээр би арцгий чинь энэ бол Sally Face залуусаа Sally Face. За энэ бол бүр манай сувгийн бүр онцлогын аргагүй тийм тоглоом болон бичлэг байгаад байгаа. Хэдүүл энэ бичлэг рүү оръё. Өөрийн гэсэн хэм маягтай нэгэн шинэ тоглоомыг тоглож үзье. За энэ гэхдээ шинэ тоглоом бол биш. Яа энэ доо мөн бүр алж ин те. За тэгээ энэ Sally Face-ийн тоглоом гараад тэгээд аюу олон хүн бас манай сувг руу орж ирж ингэ сонирхоод тоглоомын бичлэг бас үзчихсэн байж магадгүй анхудаа. Sally Face бол манай сувгийн онцлог дараагийн тоглоом байна. За тэгээ Sally Face-ийг 10 жилтэйгээ ингээ холбоод ярьснаас бас нэг онцлог том мэдээ байгаа. Sally Face-ийн 2 дугаар анги 10 жилийнхаа ойг тохиолдуулаад 2 дугаар анги яг одоо хөгжүүлж байгаа. Sally Face 2 бол ингээд гарах гэж байгаа. Яг нь альбан 9-оор яг хизээ гарах нь бол тодорхойгүй. Гэхдээ энэ Steve Gabry гэдэг нэг хөгжүүлэгч нэдэг. Тэгээ мань хүн бол ямар ч байсан альбан 9-оор хөгжүүлэлтэндээ орцсон гарах нь бол тодорхой гэд зарлцсан байгаа. Sally Face би бол нэг хамаагүй байх л та. Тэгэхээр надад бол Sally Face амар хамааралтай гэх юм уу. За тэгж явж байгаа жита тоглосон байна. Тусаар байлтий. Би өөрөөхөө биш нэг. Тэгээ тухайн үед бол яг юм читагийн бичлэгүүдийг бас хийсэн. RP сервер энэ төр байхгүй одоогийн шиг чита онлайн тоглолдог. За тэгж явж байгаад миний компьютер гэдэг анх удаа компьютероор танилцуулсан бичлэг хийжсэн байна гэсэн. Гэхдээ надад бол 16 нэг одоогийн байдлаар хангалттай явж байгаа. Жаа манай сетап нэг иймэрхүү харагддаг байсан байна. Бас л өвж шүү дээ. Тэгээ ер нь бол энэ одоо 2017 оны 1 сард ингээд хийсэн биз дээ. Тэмүүтээ жил болгон одоо яг өөрийнхөө сетапыг танилцуулсан бичлэгүүдийг хийгээд явсан байгаа. За энэ болохоор бүхнийг чадагч гэдээ бас бичлэг тухайд хийжсэн. Тэр нь одоо яг яадаг вэ гэхээр мэдэхгүй хүмүүст хэлэхэд комментэн дээр хүмүүс намайг инк тэг гэж бичсэн заяа. Одоо чинь яадаг чи аягтаа ундагаа дүүртэл нь хийжсэн аа тэрийг нэг амсгаар ууч гэдэг юм шиг. Ямар ч гэсэн ингээ хүн болгоо ингээ янз янзын шийтгэл маягийн юм бичсэн заяа. Тэрийг нь би хийдэг. Гэхдээ нэг жоохон яжилсан байдлаар нэг тийм аргацаагаад ингээ хөр хийждэг. Тийм бичлэг хийжсэн. Тэгээд эхний ангийг нь YouTube дээрээсээ би яац юм шиг байна. Устгацсан юм шиг байна. Ягаад гэхээр нэг копирайтын жилүү нэг айгуу тийм channel халтайгаар нэг тийм болохгүй юм орчм исэн юм аа. Ямар ч гэсэн 2 дугаар ангийн тэгээд хийжсэн. Бүхний чадагч гэсэн бичлэг эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар хийдүүлээ. Өмнөх бичлэгний доор бичсэн комментуудаас яг азтай гэсэн 20 комментиг сонгож аваад энэ бичлэгэн дээр хийх болно. Эхний коммент Балт очор гант тулг гэдэг хүний коммент байна. Кетчуп гинэ. Кетчупыг явуулж чадах уу? За кетчуп буух бол нэг асуудал бол биш л дээ. Тэгэд кетчуп бол нэг гайг гэсэн чи дууссан юм. За eerхүү байдлаар ийм концепттэй юм ийм бичлэг хийжсэн. Тэгээ яг хоёрхан цуврал хийгээд дуусчихсан. Тэгвэл сүүлдээ утгаа алдаад навч бүр байшин дээр 9 давхраас үсрэгээд бүр тэнэгтэж гисэн. Тийм болохоор тэгээ яг энэ цувралыг яг энэ түргээд дуусгаж ирсэн. А гэхдээ 2026 онд хэдүүлээ өнгөрсөн 10 жилээ дурсаад 10 жилийнхаа ойг тохиолдуулаад байж үе.
Би дараагүй шүү. Бүхнийг чадагч 3-ыг хийх үү? Атэ сүлээр ганцаар өрлөө нөгөө тий. Сүүлийн удаа тий бүр сүүлийн удаа хийж болох юм гэж би дөнгөж сая бодлоо. Таад комент хийрээ. Тэгэхээр яалтчгүй одоо манай суугийн онцлог хасаа юм цувралч юм уу бичлэгүүдийн нэг бол бүхнийг чадагч гэдэг бичлэг байна. За энэ коологоор удирддаг тоглоом гэдэг. Энэ бас айгүй тухайн үедээ шинэлэг байсан. Яад go Усрээд go. Одоо аргаж жоохон бэлэг тоглоом юм шигтэй. Тухайн үед чи амар шинэлэг тоглоомсон. Энийг бас санаж байгаа байж магадгүй. За тэгэл янз янзын тоглоом тоглосон дөө. Тэгэл зарим нэг амар хүн үзэхгүй, зарим нь хөөрхөн үзээл. Тэр дундаас бас нэг хөөрхөн хүн үзээд дурсамжинд үлдсэн тоглоом бол энэ байна да. Энийг бас айгүй олон хүмүүс дурсаж ярих дуртай байдаг. Энэ тоглоом бол Among the Sleep. Газар орыг үл. За чи ингэ нэг хүүхдийн дүрээр тоглолдог. Бүр нялх хүүхдийн дүрээр. За тэгээ явж байгаа дараагийн тоглоом нэг кара. Тэгээ энэ байдрын юм гэнэ дээр нь ингэ зурцсан пазл тайлдаг тоглоом байдаг шүү дээ. Тэгээ тухайн үед бол энэ тоглоом бас айгүй сонирхолтой байсан. Хай сайн уу. Бас жүжигчээ дээр цаашаа ингэ хараад байна шүү дээ. Бичлэгээ эхлүүлчихэд ингэ цаашаа хараад ингэ мэдээгүй шиг зэрэг. Зарайлж тэр байж та. Ай, юу хараад байна шүү. 3 секунд харчихсан аа. Ингэжсэн аа. Тэгш. Ай сайн уу. Тий, тэгэл ингээл энэ дэр дараал гүрээ даваал тий. Магадгүй. Тэгээ чи буруу юм дээр дарчих юм бол ингээ төгсгөл нь өөрчлөгдөд муу төгсгөл рүү очиж моччихдаг. Энд гэхдээ айгүй сонирхолтой тоглоом. За тэгээ явж исэн чинь нэг кара охин найрах урлаг гэдэг Sims 4 гэж байна. Sims 4 болвол онцлогийн аргагүй тоглоом. Хэдүүл амтаарцгаая. Тэгээ миний хувьд бол энэ тоглоомыг тоглож үзэж байгаагүй. Гэхдээ өөрийнхөө дүрийг зохиогоод тэгээ зааврынхан дагуу тоглоод болох байхаа. Миний нэрийг Grammy Овгийн GG. Grammy GG. Одоо тэгээ намайг энэ тэнд ингээл хүмүүс мэддэг хүмүүс ингээл дуудахтаа яг Grammy гэдэг ер нь дуудах тохиолдол амар их үйдэг. Тэнгүүд яагаад тэр нэр ингэж гарсан бэ гэхээр яг энэ тоглоом дээр сая харсанчлан энэ дүрээ Grammy GG гэж нэрлэжсэн. Тэгээ Sims ингээд тоглож ирсэн хэд хэдэн бичлэг гэж анхны болзаа гал ингээл тоглосон. За энд нэг хамт зураг даруулж байгаа гэдэг юм бичлэг байна. За энэ бичлэг бол миний хувьд айгүй онцлогийн аргагүй бас бичлэг. 2017 оны 5 сарын 21 гэж аахгүй. Бараг жилийн хугацаанд гэр дотроо ингээд байр бичлэг хийцэн. Ингээ бичлэг хийгээвчсэн чи гид за би ингээ гадуур явж бичлэг хийвэл яат юм бол гэж ингээ сонирхож бас ингээ хүсэл төрж байгаа байхгүй. Тэгээд би гадуур яваад бичлэг хийх гэсэн чи ингээ камера аваад гарсан чи сандраад ингээ бүрээс бичлэг хийж чаддгүйсэн. Тэгж яагаад би нэг өдөр буюу одоо яг энэ бичлэгэн дээр байсан өдөр зөө. Энэ зам хаасан өдөр байхгүй. Яг камера авч гараад за би ер нь зориглоо. Одоо өөрөө өөртөө ингээ ярьж байгаа бичлэг хийж чаднаа гэдэг өөртөө амар зориг өгж жагаад энэ бичлэг хийж исэн. За тэгээ энэ болохоор яг ингээ өөрөө гудамжинд гарангуудаа бичлэг хийж исэн хамт зураг даруулж байгаа гэдэг хүмүүс дээр очиад ингээ зураг даруулдаг. Санаа нэг тиймэрхүү сонирхолтой гэж тохойдоо бодож исэн. Тэгэнгүүт яг буцаагаад хүмүүс намайг танихан таниад тэгээ гоё хариу реакшн гаргаад нэг тийжсэн бичлэг байгаа. Who is this guy? This guy 2017 оны би. За би ингэж бодоод байхгүй. Одоо ингэж бичлэгүүдээ ингэж дурсаж ингэж үзэж явж байгаа. За гейминг бичлэг бол мэдээж худлаа заяа. Яг ингээд иймэрхүү бичлэг ч юм уу ингээд нэг тийм хүлийг чадагч гэдэг юм уу те. Тиймэрхүү бичлэгүүдээ 10 жилийнхаа ойд зориулаад дараагийн хэсгүүдийг буюу энэ бичлэгний 2-ыг ч юм уу те. Эсвэл бүхнийг чадагчийн 3-ыг ч юм уу те. 10 жилийнхаа ойд зориулаад хий гэсэн бодолтой байгаа байхгүй. Гэхдээ яг шийдээгүй. Зөв яг тийм онцлог бичлэгүүдийн ямар ч гэсэн дараагийн бөгөөд хамгийн эцсийн цувралуудыг нь 10 жилийнхаа ойд зориулаад хий гэсэн бодолтой байна л да. Тэгээд яг аль бичлэг вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа одоо ярилцж байгаа шийдэн. Та хэдийн комментиг бас харна. За тэгээ явж ирсэн чи нэгээрээ гэртээ Grammy-тэй гифтцгээ ороод ирлээ. Саяхан нэр явж ирсэн чи гэртээ Grammy-тэй гифтцгийн интроны дууг надад нэг одоо том залуу болсон. Үздэг байсан шүү гэдэг ингээд бас лифт зөрөгтэй дуулсан. Тэгээд тэр сонсоод амар ностальжик санагдаад. Тэгээд одоо хэдүүлээ хамтдаа харцгаая. Гэртээ Grammy-тэй Grammy-тэй За энэ цувралыг одоо яг ямар учиртай хийж исэн бэ гэхээр би бол яг тухай дандаа л юм гейминг бичлэг хийдэг гэсэн болохоор гейминг биш юмнуудыг яг энэ гэртээ Grammy-тэй гифтцгээ хийдэг цувралаар оруулаад те янз янзын юмнууд туршдаг ч юм уу эсвэл янз янзын юмнууд дээр реакшн хийдэг ч юм уу эсвэл янз янзын юмнуудын талаар ярьдаг ч юм уу яадаг ч мэдгүй тиймэрхүү тоглоомноос өөр юм хийдэг тийм цуврал үүсгэе гэж одоо яг энэ нэрийг өгөөд тэгээд ингээд хийж исэн. Тэгсэн чинь гэртээ Grammy-тэй гифтцгээ цуврал яагаад зогссон бэ гэхээр энэ бол маш жоохон онцгой дурсамж цагдаа намайг дуудаа зөв нэг өдөр. Тэгээ
яваа очсон чинь нэг сонин цохойн мэлчим шиг мэрээ зав. Тойд бол би итгэсэн. Тойд яасан бэхээр чамаг ингээд тоглоом тоглож байхыг чинь үзээд нэг хүүхэд дөөр хагаад тэр тоглоом дээр гардаг юмыг чинь дөөр хагаад гэрээсээ юу шийдсэн гэлээ. Цогоор нэг юм шийдсэн гэж юм. Тэгээ тэр юм нь унаад хүний толгойн дээр унаад нөгөө хүн нь одоо эмнэлэгт амь тэмцээд өөхөх хэсэг нь тодорхойгүй байж амьдрах хэсэг нь тодорхойгүй болцсон ингээд байж гин. Тийм болохоор чи бураатай гэдэг. Цагдаа бүр намайг тгээ заяа. Тэнгүүтээ ингээд би ч нөгөө тухайд айж чамч агуудаа цагдаатай ингэж тийм байдлаар уулзч үзэж байгаа юм. Тэгснээ яг ингээд бит хөрөхгүйгээр намайг ингээд дээрлэх гэж байгаа юм. Бит хөрчих юм бол тэр чи өөрөө ингээд гимт хэрэгтэй болчих тийм. Тийм болохоор ингээд бит хөрөхгүйгээр шууд оюун ухаан руу дайрж байгаа байхгүй. Чи одоо ингэх юм бол ингэн гэдэг бүр ингээд загинж өгнэ заяа. Тэгснээ гэртээ гремекстэй хөвцөө гэж юу гэсэн үг. Чи одоо ингээд хөөхтүүдийг ингээд уруу татаа гэр мэртээ авчираад ингээд ормор дээр хөвтөд ит юм гэж юм. Наа бүр амар дээрлэх заяа. Бит бүр өөлөх гэж тухайд би ч өөрөө тухайд нэг 21 22 настай. Яг би ч бүр тэгээд бүр агуудаа тийм үсэж байгаа болохоор айгаад. Тэгээ би үгүй ахаа тийм байх одоо ингэхгүй нэхгүй гэмээр бүр амар дээрлэх гэж байгаа байхгүй. Тэгээ би бүр амар айгаа. Заас би одоо ер нь ингээд бичлэг энтрээ хийхэ болио одоо ингээд болио гэж бүр тэгжиж салж байгаа юм заяа. Тэгээ ингээд би дараа нь бодоодсэн чи яг ер нь ямар тэнэг юм бол намайг зүгээр худлаа ингээд дээрлэгцэн худлаа түгцөхөө дээрлэгцэн юм байна энэ гэж бодоод. За товчхондоо бол ер нь бол тэр цагтаагаас болоод энэ нэрнээсээ тилт аваад тэгээд энэ цувралаар ер нь дахиж бичлэг хийхэ болсон байдаг. Нэг хэсэг чи эм ороод бүр энэ цуврал байтгаа бүр огт бичлэг хийхэ болоод YouTube-ээ хаагаад ингээ болиё гэж ер нь тухайдаас бодож исэн. Ер нь бол өнгөрсөн 10 жил тохиолж исэн онцлог бас гонигтай зүйлийн нэг бол тэр байсан. За Gramix-ийн галтгоо болон энэ үед эхэлсэн байна guys. Тэгээд яаж эхэлсэн бэ гэхээр Spicy Noodle Challenge буюу одоо амар халан ногоотой гомн тухайд Монголд ерөөсөө орж ирээгүй. Ер нь цөөхөн орж ирээд тэгээд айгүй тренд болж исэн. Амар халан ногоотой болохоор тэрийг идээд ийм challenge одоо ч гэсэн баг хүмүүс хийдэн штэ. Тэгсэн чинь штэ тухайд энэ гомнгийн олж идэх гэж энэ гомн нь олдохгүй заяа. Монголд орж ирээгүй. Хайх ухтлээ хайгаад. Яг нэг дэлгүүрт орж ирдэг гэдэг. Тэр дэлгүүрт нь яваадсан чи дуусцсан үед ажил хитгэн ирээ дуусчихдээ ингээд. Би тэгэхээр за хичээ ингээд дараа ирэх юм бол би ирээд авна шүү. Бараг залгаараач гэлөө мэдгүй ямар ч байсан ингээд хэлж байгаа. Тэгээдсэн чинь 7-ны дараа шилээ ирсэн гэдэг тэгэхээр нь очиж аваад. Тэгээ энэ челленж хийжсэн. Одоо энэ гомн бол хаасаагүй байдаг л та. Энэ гомн гидэж челленж хийснийхаа төлөө бас аюу олон загналж исэн гомн рекламлаа гэдэг. Тэгээ ер нь бол ингэж Gramix-ийн галтгоо бол эхэлж илаа. За тэгээ ингээд тоглоол ингээд. За тэгээ явж чинь нэг PUBG-гийн бичлэг бас гарч ирж байна. Той чинь 2017 онд PUBG дөнгөж гараад. Тэгээ PUBG чи амар сонирхолтой тоглоом байсан юм чи. Тэгээд PUBG тоглоод бичлэг хийжсэн. Тэгээд тойд бас хүмүүс нэг амар ойлгохгүй болохоор зүгээр байлтахаасаа илүү бас юм зүгээр сонирхолтой нэг тийм зохиомжтой маягаар хэмжлэг хийжсэн. Тэгээд энэ бичлэг бас хөрхөө явжсэн. Энэхүү үйл явдлын дундуур нэг мэдээлэл үргэлж гэж хийсэн ба. Энэ ч нэг PUBG гэсэн олон нийтрээ мэддгөө. Оцны PUBG байгаагүй юм чинь. Тэгээ анх ингэж нэг PUBG-гаар нэг бичлэг хийжсэн байна. Энэ бичлэгнээс болж бас баахан загнуулж исэн. Өч нөгөө нэг юм нэраа хүүхдийг асардаг тоглоом. Гэхдээ яг тоглоом дээр агуулга нь болохоор энэ бол нэраа хүүхэд биш. Энэ бол робот. Тийм болохоор яаж ч харьцаж болно гэж гардаг. Тэгсэн чи би чи бичлэг хийгээд нөгөө хүүхд мөхтөнд авч идээд жорлон бодлоо хийгээд тэгээд тэгсэн чи тэрийг нөгөө том хүмүүс үзээд тухайд намайг айгүй шүүмжлээд баг загнаад баг энэ минээс болоод цагдаад дуудчихсан байхгүй мэдхгүй. За тэгж 100k өржээ guys. 100k-гийн энэ онцлог бичлэгийг та санаж авах хэрэгтэй. Өөрийнх амьдралыг ингээд самбар дээр бичээд ингээд хураангуулад хүмүүс танилцуулдаг тренд бол тухайд байсан. Тэгээд би ч гэсэн тухайд тэр трендэд байгаа 100k-гийн спешиал үжиг тэгж хийжээ. 18 оны 6 сарын 6 гэж. 2 жилийн дараа хүрсэн байна. Би яг 100 мянга хүрчээл. За одоо ер нь ингээд 100 мянгаас цаашаа байхгүй гэж ер нь бол аяг бодож исэн. Уг нөгөө гэртээ Gramix-тэй гифтцгээч одоо энэ хүртэл ингээд явж лэн тэгээ GG6 гэж коммент уншаа гифтцгээ гээл. За тэгээ Silver Play button ирсэн байна. Тэгээ явж исэн чи 2019 онд бас онцлохгүй байхын аргагүй манай channel дээр онцлохгүй байхын аргагүй хэвийн боо за кино хинжиш бичлэг маань орж исэн байна. Сүүлд 2023 онд 2 дугаар ангийн хийжсэн. Магадгүй 10 жилээ дурсаад сүүлийн ангийг нь буюу 3 дугаар ангийг нь энэ жил хийж болох юм те. За тэгэж явж байгаад Minecraft руу оржээ guys. Minecraft хэдэн оны хэдзээ орсон юм те. 19 оны 8 сарын 6-нд гэрч чад хэдэн жил яг 7 жилийн юм. Minecraft-ыг тоглоод нэг хэсэг донтоод тэгээд цуврал хийсэн. Тэгэхээр яалтчгүй бас онцлох нэг тоглоом бол манай савгаа Minecraft болж ин да залуусаа. За тэг ингээл яваал явж байгаад хүүтэн байна. Орж ирж ин да залуусаа. Хүүтэн байна. Хүүтэн байна бол мэдээч бас яг дуу хийя гэж бодоод хийж байгаагүй. Зүгээр юм тухайд чи ингээд нэг тийм mumble rap лөө тий. Хүмүүс айгу баг айгу хүснэ шахуу дуу идэг болцсон байхаар тэр идийг яжлах тийм санаатаагаар энэ бүхнийг хийжсэн. Дуу нь бас дуу гэдэг утгаараа бас хөөхөө явсан л та. Тэгэхээр хүүтэн байна бол бас яалтчгүй манай сувгийн онцлог тоглоом биш. Онцлог бичлэгийн нэг бол зайлшгүй
мөн болчих чинь. За тэгэж явж байгаад манай Reddit-ийн үе эхэлсэн залуусаа. Reddit-ийн үе бол бас үнэхээр солиотой байсан. Ковидын үед айгүй гоё community бүрдсэн. Яагаад гэвэл хүмүүс Reddit дээр өөрсдийнхөө хийсэн одоо meme ч юм уу, зурсан зураг ч юм уу, хийсэн богино бичлэг ч юм уу тиймэрхүү юмудаа надад үзүүлээд reaction хэлхийн тулд ингээд хийжсэн. За ер нь баг санаж байгаа бах те. Тэгэл нэмэх дарж мараал айгүй гоё үе байсан. Энэ үеийг бол бас онцлохгүй байхын аргагүй юм гоё Reddit-ийн үе яагаад тэгээд чи бүр цуврал болоод орсон штэ нэг хэсэг. Дөрвөлжин гэрээ зүйрлэх X бөөрөнхий Gramix-ийн бичлэгийг үзэж хэвтэх гэсэн чинь нөгөөдөг чи намайг үзхийг сонгоод бөөрөнхий дээрээ дарцсан юм байна. Тэгээл нөгөө нэг гэрээ зүйрлэхийн орон чи наадгаа үзээд энэ байдлаар ингээд хөрхөн meme review хийлдэг байсан. Тэгээд тухай энэ цуврал би өөр амар дуртай. Энэ цувралыг уг нь битээ зогсоосоо гэж бодож исэн. Дааж нөгөө Reddit-ийг ингээд авч явна гэдэг өөр хэцүү. Тэгээд энэ цуврал чинь цэвэр Reddit дээр та хэд буюу одоо үзэгчд ингээд гоё юм оруулахгүй бол цааш үргэлжлэхэд хэцүү тийм цуврал болчихж байгаа юм л да. Зүйлдээ ялчгүй хүмүүс нэг юм оруулахаа байлаа. Тэгээ би ч гэсэн бичлэгээ хийх юм байлаа. Тэгээ энэ цуврал ер нь бол зогссон байдаг. Гэхдээ энэ бол яалтчгүй манай өнгөрсөн 10 жилд онцлохоос аргагүй тийм цуврал бичлэг байгаа. Тийм болохоор онцолж ийн манай Reddit цэнсэн шалтгаан гэнэ. Одоо нөгөө нэг Reddit нь цэнцэн үе юм байл та. За тэгээ явж мавал ингээл айгүй их болсон ингэж мэгэл. Тэгээ ингэж ийн. Тэгээ би яг санчлаа. Энэ Little My Nightmares гэдэг тоглоом тоглосон. Хоёрын тоглолоо тий. Тэгээ хоёрыг нь тоглосон. Тэгээд gaming channel-аар нээжилаа. Эхний хэсгийг нь ингэж тоглонгууд үргэлжлэлийг нь манай gaming сувг руу орж үзэрэй гэдэг. Манай Gramix gaming сувгийн 5 жилийн болсон биз дээ. 2021 оны 2 сарын 11-нд Gramix gaming сувгаа нээсэн гэж зарлж исэн юм байна. За тэгээ энэ цаг үеэс хойш бол ер нь gaming бичлэгүүдэд зөвхөн Gramix gaming сувг дээр оруулж эхэлсэн. Энээс хойш бол янз янзын өөр бичлэгүүд хийх гэж оролцсон. Тэрийгээ дагаад бас бичлэгний маань тоо буурсан. Та хэд анзаарсан бол ер нь бол би ер нь 2024 оноос хойш буюу ер нь сүүлийн 2 жил за гейминг сувгаа тооцвол ер нь бол нэлээд амралтын байдалтай байлаа. За баг 10 жил ингээл нэг юм аяг гээл ирэнгүүт чи хүн чи ингээл яг ингээл нэг жоохон зууралтай ингээл хийхэд хэцүү ч юм шиг санагдаад. Нэг тиймэрхүү мэдрэмжүүд аягүй их төрөөд эхэлсэн. Тэнгүүт нь би за ер нь зүгээр болио. Яг хиймээр санагдсан үедээ хийя. Одоо ер нь ингээ нэг тийм айхтар хүчлээд яах вэ гэд ер нь бол сүүлийн 2 жил бол баг тиймэрхүү байдалтай явлаа. Тэгсэн чинь харин сүүлийн үед яг тэр ингээ нэг тийм залхсан ч юм уу burnout болсон байдал маань ер нь гайгүй болж эхэлж байна. Анзаараад ирсэн чинь. Тийм болохоор 2026 онд Gramix сувгийнхаа 10 жилийн ог тохиолдуулаад нэлээд идэвхтэй бичлэг хийх тийм хүсэл тэмүүлэл байна. Та бүхэн бас хүлээгээд байж байгаарэ гэж хүсэж байна. Тэгээ түрүүн ярьсанчлан бас онцлог бичлэгүүдийнхаа дараагийн хэсгүүдийг магадгүй сүүлийн удаа хийгээд тэгээд хэдүүлээ энэ 10 жилийгээ ингэж гоё дүгнээд тэгээд дараагийн 10 жил рүү хөл тавья да гэсэн нэг тийм бодолтой байна да. За ингээл ер нь ингээ явсаар хагаад одоо цаг үед ирж байгаа. Тий. Тэгээд мэдээж бас гейминг сувг дээр бол нэлээд гоё дурсамжууд байгаа. Minecraft ингээл янз янзын тоглоомын дурсамжууд байгаа. Тийм болохоор хэдүүлээ одоо яах вэ гэхээр та хэд одоо штэ надад гоё санал болгох хэрэгтэй байна. За одоо ингээ 10 жилийн хугацааны юм болсон юм чинь эннийхээ дараагийн хэсгийг хийгээч гэдэг ч юм уу. Эсвэл энтэй холбоотой юм хийгээч гэдэг ч юм уу. Тэнгүүд би бас нэг одоо зарлж болохгүй ч гэсэн нэг юм ботцсон яваад байгаа. Тэрийг та хэд судахгүй зарлна. Гэх байдлаар хэдүүлээ нэг тийм амар тэмдэглэж 10 жил болоо сүйд болоод ингээ нэг сүртэй юм хийхгүй ч гэсэн ямар ч гэсэн энэ өөрсдийнхөө community-ха хүрээнд гой юмнуудыг хийнэ гэж ер нь бол би бодож байна. Хамгийн сүүлд нь энэ бичлэгийн төгсгөлд хэлэхэд 10 жилийн хугацаанд за магадгүй бүгд бол 10 жил ингээд үзээгүй байж болно те. Гэхдээ энэ 10 жилийн хугацаанд ингээ намайг үзээд ингээд гой community-гийн нэг хэсэг болоод намайг муулах үедээ муулаад үзэх үедээ үзээд үзэхгүй үедээ ингээд игнордоод тэгээд байжсэн та бүгдэд үнэхээр баярлалаа гэж хэлбэр санагдаж байна. 30 хүрсэн чи ингээ гоё сэтгэлийн үг хэлээд ингээ гоё ус уумар санагдсан байд ингээ гоё юм барьж хэлэхгүй гоё энэ сонирч санагдаад те ингээ усаа унгаа бас хэлье. За тийм байна. Тэгээ хэдүүлээ ямар ч гэсэн 26 он дуусгаад бол зөндөө олон сарууд үлдсэн байна. 4 сар үлдсэн байна. Тэгээ энэ 4 сард хэдүүлээ өнгөрсөн 10 жилийнхаа ностальжиктайгаа гоё уялдаад шин контентуудыг хийн тэгээд гоё юмнууд ботцсон байна. Тэднэрийг биелүүлнэ гэд гоё энэхөө сайхан усаа уучи да. За тэгээд бичлэг дууслаа. Хэдүүлээ дараагийн бичлэг дээр уулзцгаая. Тэгээд усаа бодлаа. Энэ ус шүү, нэр ус шүү. Би тий нэр ус шүү. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Тэгээд түр бай. Subscribe дараарай.